Монгол улсад болж байгаа бодит байдал үнний талаар ярих гэж сонсгож ирсэн. Миний хувьд болохоор Монгол эрчүүд маань урт насалж чадж гин үү, эрүүл байж чадж гин үү? Энэ талаар ярина. За эхлэе. Та бүхэн сая анзаарсан бах. Миний ажлын албан тушаал маш содон. Би оюутлага компанид ковидын эрсдлийн удирдлагын багийг ахалж ажилладаг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд манай баг маш олон тест, маш олон вакцин хийсэн. Яг энэ үед энэ хувцсыг өмсөж тайлах бол хамгийн хэцүү зүйл байгаагүй. Гэхдээ уурхай дээр ажиллаж байгаа 7,000 аав ээжийг бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл байлгах нь хамгийн тулгымцсан асуудлын нэг байсан. Хэдийгээр манай компани сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх сэтгэл зүйч байдаг хэдий ч уурхай ихэнх хүн ам болох эрэгтэйчүүд маань энэ сэтгэл зүйн үйлчилгээг авдаггүй. Эрэгтэйчүүд бусдаас тусламж гуйхаас бусдаас зөвлөгөө авахаас эмээдэг. Магадгүй энэ нь буцаад бидний эрчүүдэд, монголчууд эрчүүдэд хандах, магадгүй дэлхийд даяараа эрчүүдэд хандж байгаа хандлагатай холбоотой. Бид нар эрэгтэй хүүхдийг багаас нь өсгөхдөө чи эрэгтэй юм чи уйлж болохгүй. Эрэгтэй хүн чи хүчтэй ах хэрэгтэй байхгүй юу? Чи эрэгтэй юм бол бусдад туслах хэрэгтэй. Энэ бүх зүйлийг сонсож өссөөр монгол залуучууд, монголч гэлтгүүд бүх залуучууд, эрэгтэйчүүд өөрийнх нь чухал гэсэн листэнд магадгүй ажил, ар гэр, аав ээж, орон байр, орлого гэж явсаар хамгийн сүүлд нь өөрийнх нь эрүүл мэнд, сэтгэл зүй орж иж болох юм. Энэний нэг тоод илэрлэл нь Монгол залуучууд ялангуяа 35 хүртэлх насны залуучуудад амиа орлолт маш өндөр байгаа. 19 оны Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан нэг тоо байлээ. Сүүлийн 15 жилийн амиа орлсон хүнийг өдөрт нь харьцуулаад харахаар 20 цаг тутамд нэг хүн амиа орлож нас барж ийн гэсэн тоо байгаа. Гэхдээ энэ тоо амиа хорлож байгаа хүмүүсийн л тоо болохоос биш. Сэтгэл гутралаас болоод, сэтгэл зүйн асуудлаас болоод, архинд донтоод, архины хамааралтай болоод, тэрнээсээ хордоод нас барж байгаа хүмүүсийн тоо ороогүй. Магадгүй тэр тоо орвол 15 эсвэл 10 цаг тутамд нэг хүн, нэг залуу амиа орлож иж болох юм. Дундаж наслалтыг харъя. Манай монгол залуучуудын дундаж наслалт эмэгтэйчүүдээсээ 10 насаар бага. Аав нар, ээж нар, эмээ нар эр нөхөргүйгээрээ ганцаархнаа 10 жил амьдрах хэрэгтэй болж байна. Бас нэг дараагийн тоо 2019 оны гендерийн үндэсний төвөөс гаргасан тайланд дурддагдсан байсан. Монгол эрчүүдийн 52% нь 60 хүрдэггүй. Харамсалтай нь манай аав энэ 62%-ийн нэг нь. Аав маань дөнгөж 51 наснда хорвоог хорхисон. Энэ тооноос харахад энэ зөвхөн миний түүх биш. Манай гэр бүлийн түүх биш. Магадгүй энд сууж байгаа бүх хүмүүсийн талынхын түүх. Хин нэг нь аавыгаа, өвөөгөө, найзыгаа 60 хүрэхээс өмнө алдаж гин гэсэн үг. Энэ миний хамгийн хайртай зургуудын нэг. Би хөдөө 14 хоног зуныхаа амралтаар үеэлтэйгээ хөдөө амраад аав маань 14 хоногийн дараа намайг ирж авахад би маш их баярлаад хатраас нь хүзүүнээс нь зүгдээд зураг авахулж байгаа. Уурхай дээр уурхайчт маань 14 хоног ажиллаад гэртээ гарахад хүүхэд болгон яг над шиг ийм жаргалтай байгаасаа гэж би хүсдэг. Тийм ч учраас энэ олон уурхайчид залуучуудын эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндэд нь нөлөөлөх ажил хийдэгтэй өөрөөрөө бахархдаг. Би боловсролын компанид ажилддаг. Манай байгууллага эрүүл мэндийн байгууллага биш. Гэхдээ уурхайчид гэж зогсоогүй Монголын эрчүүдэд зориулаад эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих 80 наслын аяныг 2 жилийн өмнөөс хэрэгжүүлсэн. Магадгүй 80 гэхээр та бүгдд ямар жоохон ингэж хамалмаар санагдаж болох юм. Гэхдээ бид нар сая тоотоо танилцлаа. Монголын тал залуучууд 60 хүрэхгүй байна. Үлдсэн нь 67 л хүрч байна. Энэ тоог ядаж нэгээр нэмье. Жилдээ ядаж нэгээр нэмье. Нэгээр нэмхийн тулд энд сууж байгаа залуучууд, эрэгтэйчүүд та бүгд тэр олон чухал гэсэн листнийхаа хамгийн нэгдүгээрт нь өөрийгөө тавиачээ.
Энэ нь та өөрийгөө ботсон хувиа ихтэйшин зүйл биш. Гэхдээ хайртай хүнийхэн төлөө хийж болох хамгийн дээд зүйл ээж болно. Өнгөрсөн жил бид 80 наслын аяныхаа хүрээнд аавуудад чиглэсэн ааватаа урт наслаарай гэдэг ая өрнүүлсэн бол энэ жил найзуудад чиглэсэн найзууд ирчүүд хоорондоо бие нэгэ ойлголцож ярилцдаг байгаа ч гэсэн үүднээс мэдээлэл түгээж байгаа. Тэгэхээр энд сууж байгаа залуучууд найзтайгаа яаж ярилцах вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол 80 наслын вебсайтнаас мань ороод мэдээлэлтэй танилцаж болно шүү. Эцэст нь охин бүр, хүү бүр багада миний аавтайгаа хамт зураг авахулсан байсан шиг хөгшрөөд 30 хүрээд 40 хүрээд 80 наслж байгаа аавтайгаа дахин нэг жаргалтай зураг татуулах хүсэл боломж бүх хүнд байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Эцэст нь ирчүүдээ, залуучуудаа бүгдээрээ хамтдаа 80 наслахын тулд та өнөөдрөөс яг одооноос юу хийх вэ? Баярлалаа.